Хүмүүрэл зүйдээ удирдах сурах гэж ганц бусуудаа оролдож байсан гэдэгт хинж эргэлзэхгүй байх. Харин өөрийн зүүдж биш, бусдын зүүдийг удирдна гэвэл ямар сонсогдож байна. Энэ удаагийн дугаарт Оскарын 2 удаагийн шагналд найруулагч агуу Кристофер Ноланы найруулж гол дүрдэн мөн л Оскарын шагналт ханхуунаар болох Leonardo DiCaprio болон Cillian Murphy нараас гадна 500 Days of Summer хэмээх киногоор нь хүн мэдэх болсон Joseph Gordon, 2008 оны Bronson, The Dark Knight Rises, Venom гэд маш олон алдартай уран бүтээлүүдэд тоглосон охид бүсгүйчүүдийн шүтээн болох Tom Hardy, Ken Watanabe гэд ерөнхий царайлгуудаар киногоо үзсэн юм уу хаашаа мэдэхгүй 2010 онд нээлттэй хийсэн Inception хэмээх киног ярьж өгөх гэж байна. Киног нь үзсэн хүмүүс бол угаасаа шууд дахин давтан үздэг. Харин үзээгүй хүмүүст хандаж хэлэхэд үзэж дуусгаад би өдөө хүртэл ямар хогоо үзээд ийм гайхалтай бүтээлийг үзег явж байсан байна гэхээр тийм л кино. Тийм болохоор тоглон суугаад таалан саярцгаано. Кино эхлэхэд бидэнд шууд л гол дүр болох Cobb гэгч далайн усан түрэгдэн ирэг дээр гарч ирэх ба түүний урд хоёр жаахан хүүхэд тоглож байгааг тэрээр ажиглан хэвтэнэ. Хэсэг Япон цэргүүд түүнийг барьцаалж Сайто гэх босс дээрээ дагуулна очино. Түүний биес гар буул нь эргүүлдэг төмөр маягийн зүйл болсноо хэлдэг. Тэд түүнд хоол өгч Сайто түүнийг өөрийг нь алахаар ирсэн үү? Би үүнийг мэдэх юм байна. Маш олон жилийн өмнө үүнийг би харж байсан. Энэ бол бүдэг бадаг зүүдэн таарсан хүнийх. Тэр хүн үнэхээр онцгой оюун ухаантай хүн байсан гэж хэлэхэд киноны дараагийн хэсэг солигдож тэрээ саяны үгэнтэй гэхдээ арай залуу хөлбөртэй ярилцж байх бөгөөд киноны хамгийн чухал хэсгүүдийн нэг болох хамгийн аюултай шимэгч юу вэ? Бактери үү? Вирус үү? Энэ бол санаа юм. Уян атом бөгөөд өндөр халдвартай. Хэрвээ тархинд ямар нэгэн санааг суулгах үед энэ устдах бараг л боломжгүй болж бийждэг. Хүн унтаж байхад хүний дэд оюун ухааны хамгаалалт сулардаг. Тэр үед хэн нэгэн таны тархи руу нэвтэрч таны оюун санааг хулгайлахад хэлбэр болдог. Би бол хамгийн сайн илрүүлэгч. Таныг ямар ч чадварлаг илрүүлэгчээс дэд ухамсараа хамгаалахад дадлагжуулж чадна. Сэтгэл зүйчээсээ надад бүр ихнэрээсээ ч илүү ихээр итгэж болно. Үүний тулд та намайг бүр нэвтрүүлэх ёстой гэж хэлэхэд Сайто түүнд саналыг бодож үзхийг хэлээд гарч чадна. Яг энэ үед Cobb-ийн хамтрагч Артур тэр мэдэж байна гэж хэлэхэд байшин чичиргэлж эхлэх ба яг үүндээ тэд унтаж байгаа бөгөөд зүүдээр холбогдсон байдаг. Тэд Сайтогийн зүүдэнд орсон ба тэрний сейфийн доторх мэдээллийг нь олж авах зорилготой байдаг. Артур Сайто биднийг мэдэж байна. Тэр биднээр даажигнаж байна гэхэд Cobb тэр хамаагүй. Ажлаа үргэлжлүүлцгээе. Би түүнийг гаргаж ирье гэж хэлнэ. Гинэгтгэн нэг нэмэгтэй гарч ирэх ба тэр нэмэгтэй Cobb-ийн эхнэр нь болоод явчихна. Cobb ч түүнийг сууж байхыг сануулад өөрөө нууцаар Сайтогийн харшид нэвтэрнэ. Сейф маягийн зүйлийг нь ухаад дотроос нэг дугтуутай цаас олж гарах гэтэл ард нь Сайто эхнэртэй хамт гарч ирнэ. Артурыг ч бас барьсан байдаг. Cobb түүнээс чи анханасаа мэдэж байсан юм уу? Эсвэл эхнэр минь түүнд хэлсэн үү гэхэд надаас сулгай хийх гэж ирснийг ч нү? Эсвэл бид яг үндэ унтаж байгаагүй? Чамайг хэн хөссөнийг би мэдмээр байна гэж хэлэхэд Cobb зүүдэнд сүрдүүлээд ямар ч хэрэггүйг сануулхад эхнэр нь Артурын хөлөг бодож алчгуул шууд л сэрнэ. Харин өвдөлтийг бол мэдэрнэ. Дотор чимэглэлээс нь харахад бид чиний зүүдэнд байгаа болтой гэд бүгдийг мэдэж байдаг. Cobb шууд л Артурыг буудаж алхахад тэрээр зүүднээсээ сэрнэ. Артур зүүдийг өшөө удаан барихыг хичээж Cobb нууц баримтыг олж унших цаг гаргахыг хичээнэ. Cobb Сайтогийн тархинаас олсон мэдээлэл уншиж амжина. Түүнийг сэрхэд Сайточ манайд сэрсэн байх ба тэд түүнийг барьцаалж асууж шалгаана. Тэд яг үндэ Сайтогийн дотор орсон биш. Сайто тэднийг өөрийн тархиндаа оруулсан болж таарад явчихна. Эд хэд ч нэлээд хатуу самартай учирснаа ч ойлгосон байдаг. Сайто тэднийг та гэд миний шалгалтанд унлаа. Одоо явцгаа гэхэд Cobb түүнийг газар унгаж буу тулгана юу мэдж байгаагаа хэлхийг шаардна. Гэвч Сайто хевсэнд хүрснэ. Би энэ хевсийг мэднэ. Гэвч би хевс мэдрэхгүй байна. Энэ зөөлөн нийллэг материал байна. Бид зүүдэлсэн хэврээл байна гэд тэдний бүх төлөвлөгөө бүтлгүүдэх ба тэд бүгд Кёто явах ордны галт тэргэнд сууж байдаг. Ер нь бол давхар зүүд ашигласан ч тэрнийг бүгдийг нь Сайто мэдчихсэн гэсэн үг. Cobb тэдэнд авах хувийг нь өгөөд өөрөө яваад өгнө. Cobb нөгөө төмөрөө эргүүлээд сууж байхад хүүхдүүд нь түүнрөө залгана. Киноных нь гараад ирсэн хүүхдүүд Cobb-ийн хүүхдүүд байсан юм билээ. Тэдний ярианаас бид Cobb-ийн эхнэр Мол нь нас орсон гэдгийг болно. Тэр яагаад ч юм хүүхдүүдээр очиж чадахгүй байгаа тухай олж мэднэ. Артур ирж тэр хоёр хаанихтай нуугдах хэрэгтэй болно. Учир нь тэдний захиалагч болох Cobb инженерийн гэх газар нь алдааг уучлалтгүй шууд хөнөөдөг болохоор нэг тишээгээ очиж бүгхээс өөр аргагүй болж улмаар урдчлан бэлдсэн эсдэг тэргэндээ суун нисэх гэтэл Сайто тэдний хамсаадан болох залууг барьж тамлаж тэр хоёрыг аль хэдийн олоод ирж гисэн байдаг. Сайто тэднийг өөрийнх нь гол өрсөлдөгч болох хөгшин өвг нь удахгүй өнгөрөх гэж байгаа. Удахгүй хүн суудлыг нь авна. Түүнийг энэ тоглоомоос гарах хэрэгтэй байна гэж хэлдэг. Түүний бодлыг нь хулгайлгахч биш. Харин түүний бодолд нь нөлөөлж шийдвэр гаргалтыг нь өөрчлөн гэсэн үг. Энэхүү саналыг нь Cobb хүлээн авдаггүй ч Сайто түүний хүүхдүүдтэй нь уулзуулж өгч чадна гэж ятгаснаар тэр зөвшөөрж тэрээр бага бүрдүүлэх ажилдаа орно.
Замд явхад Артур энэ бүжиггүй санаа боломжгүй гэж хэлсэн ч Коб бид хэрэг илүү гүн рүү явж чадвал энэ боломжтой. Би өмнө нь үүнийг хийж байсан. Бидэнд шинэ архитектор хэрэгтэй гэснээр Парис явцгаана. Коб эцэг дээрээ тусламж хүсэж ирнэ. Түүний эцэг нь Кобд хүний зүуд нь нэвтрэх тухай зааж өгсөн юм шиг байлээ. Гэвч тэрээр буруу замаар очихсноос ч юм уу мэдэхгүй яав нь ямар ч лээс нь хийж байгаа зүйлд нь тийм ч тадаа ханддаггүй. Тэрээр аав дээрээ өөр шиг нь архитектор хэрэгтэй байна гэхэд аав нь түүнд чамаас дэрнийг нь байгаа гэж хэлдэг. Коб яагаад өөрөө ийм мундаг архитектор юм бэ? Өөрөө зүүдээ бий болгож болдоггүй юм бэ гэж та нар гайхаж байж магадгүй. Учир нь түүнийг зүүд зохион бүтээж эхлэх үед киноныхынд гарсан шиг эхнэр нь гарч ирээд саад болоод идэг юм билээ. Архитектор гэдэг нь ерөнхийдөө тухайн зүүдний ертөнцийг бүтээгчийг хэлж байгаа. Ингээд тэрээр Ариадны гих охиныг танилцуулна. Коб түүний хариултыг нь олоход 1 минут шаарддаг байшинг 2 минутын турш зурах шалгалт маягийн юм авч Ариадны түүнийг нь дөнгөж 3 дахь удаагийн оролдлогоороо зурч чаддаг. Хүний тарих бүрэн хүчин чадлаараа ажилдаггүй. Гэхдээ энэ зөвхөн сэрүүн байх үед харин унтаж байх үед бидний тарих бүрэн хүчин чадлаараа ажилдаг. Хүний тарих унтаж байх үед тасралтгүйгээр зүүдний ертөнцийг зохион бүтээж бас нэгэн зэрэг ухамсарлаж байдаг. Үүнийг тарих маш сайн хийдэг болохоор бид юу болоод байгааг төдийлөн сайн анзаардаггүй. Харин энэ үйл явцын яг дунд нь очиж бүтээх үйл явцыг хяналтандаа авахд Ариадны түүнд хэрэгтэй. Чи зүүдний ертөнцийг бүтээж би тэр ертөнцид субъектыг авч ирнэ гэж хэлнэ. Харин тэрээр яаж ийм ертөнцийг бүтээх юм бэ гэж асуухад хүн зүүдлэж байхдаа зүүд хизээхснийг сандаггүй. Шууд л ямар нэгэн үйл явдлын дундаас эхэлдэг. Чи энд яаж ирсэн бэ гэж Коб асуухад Ариадны яг үндэ тэд зүүдлэж байсан гэдгийг олж мэднэ. Ингээд тэрээр ухамсарлаж эхэлснээр зүүдний ертөнцийн нурж эхэлнэ. Зүүдээ хуваалцах энэхүү аргыг цэргийнх нь анх боловсруулсан ба тэд зүүдэндээ нэг нэгэ буудаж хутгалах гэх мэтээр бэлтгэл хийдэг байжээ. Учир нь зүүдэндээ авсан хөвдөлт нь бодитоор мэдрэгддэг. Мөн зүүдний ертөнцид хүний тарих хамаагүй урдан ажилдаг ба бодит ертөнцид их 5 минут нь зүүдний ертөнцийн 1 цагтаа тэнцэнэ. Ингээд тэд дахин зүүдээ холбоно. Ариадныгийн зүүдэнд орсон болохоор зүүдний ертөнцийг тэр бүтээн. Захирна. Гэхдээ энд байгаа хүмүүсийг нь Кобын дид ухаан бүтээж байгаа. Зүүдээ удирдах байна гэж боддоо. Бүр гайхалтай биш гэж юу? Гэвч юмс гайхалтай байхын хэрээр төдий чинээ төлбөртэй байдгийн адилаар үүнд ч гэсэн бас эрсдэл байгаа. Хэрвээ Ариадны зүүдний ертөнцийг бүхэлд нь өөрчлөх гэж үзвэл түүний зүүдний субъектүүдийг бий болгож байгаа Кобын дид ухаан төдий чинээгээр түүнд халдах гэж оролдоно. Мөн хэрвээ дурсамжнаасаа санаа авч зүүдний ертөнцөө бүтээвэл сүүлдээ зүүд болно бодит байдал хоёрын хооронд төөрнө. Ингээд Кобын эхнэр нь гарч ирнэ. Ариадныг хутгалж орхино. Зүүд болон бодит ертөнц хоёрыг ялгахын тулд тотен хэмээх зүйл хэрэг болно. Энэ бодит байдал болон зүүд хоёрыг ялгах боломжийг тэдэнд өгдөг. Энэ нэлээд онцгой зүйл байх ёстой ба зөвхөн эзэмшигч л үүний онцлогийг мэдж явах ёстой. Жишээ нь Кобын хувьд тэр эргүүлдэг төмөр нь байхад Артурын хувьд сутгасан Шон байдаг. Коб Ариадныг эргээд ирэхэд төрдөг байшин хийлгүүлж байхыг даалгаад өөрөө Эмс гэгч дараагийн багийн гишүүн авахар очино. Тэрнийх нь үүрэг нь хулгайч. Коб Эмс дээр ирнэ. Томоохон корпорацийн эзний хүүг эцгийнхэн компаниас татгалзуулах хэрэгтэй байна. Үүний тулд түүний тархинд санаа суулгах хэрэгтэй хэлэхэд тэрээр яг ч Артур шиг боломжгүй бүтэхгүй гэж хэлдэггүйч маш хэцүү түүнд сануулна. Бид эцэг хүүгийн холбоос ашиглал үр дүнтэй байх боломжтой. Надад нэг хорн хариулагч байгаа. Чамаг сүүлнээсээ салсны чинь дараа доод давхар дуулцыгээд салцгаана. Ингээд муур холгон шиг бөөн юм болсны эцэст арийнхын шүүрэн шанаг болохын даваан дээр саята ирж түүнийг авардаг. Хаанч явсан хүмүүс хойноос нь дагаастай. Тэд хорн хариулагч дээр ирж уулзаж 3 давхар зүүдэнд орох гэж байгаагаа түүнд хэлэхэд тэрээр энэ ямарч боломжгүй. Зүүд хитрхээ тогтворгүй болох болно гэж хэлдэг. Ингээд тэднийг дагуулна. Өөрийн найруулсан нутуулагч шингэнэ хэр найдвартайг нь харуулахаар нэгэн танхим дагуулна ороход бүхэл бүтэн 12 хүн хоорондоо холбоотойгоор хамтдаа зүүдний ертөнцөөр аялаж байх бөгөөд тэдний хувьд нэгэнт зүүдний ертөнцийн бодит байдал олно хувирсан байх аж. Тэдний бай болох Роберт Фишер нь дэлхийн нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн бараг л талыг нь гартаа оруулсан. Моро Фишер гэгчийн цорын ганц зөв залгамжлагч ба энэ чигээр явбал сайтагийн компанич мөн адил зах зээлээс арчигдах цаг хугацааны асуудал болсон болохоор тэрээр өрсөлдөгчөө буулгах хүсэлтэй байгаа нь энэ. Манай олгооч Эмс бол харилцаа тал дээр мэрэгсэн нэгэн бөгөөд тэрээр Моро Фишерийн баруун гар болох Бромны гэгчийг дуурайх юм. Ийхүү тэрээр түүнийг судлах судалгаандаа орно. Бүр яаж яваад ч юм өөрийн биеэр очихсон сууж идэг. Аав хүү хоёрын харилцаа тийм стата биш байгаа нэлт. Тэгэхээр тэдний төлөвлөгөө бол зүүдний 1-р давхарга дээр Эмс Бромныг олон хуурж Робертын далд ухамсартанд төсөөлөл оруулж өгнө. Ингэснээр зүүдний 2-р давхаргад түүний өөрийнх нь тусгал нь шууд өөртөө харьцах буюу өөртөө санаа төрүүлнэ гэсэн үг. Ингэж байж л тарих нь өөрөөс нь бий болсон бодол шиг сэтгэн гэсэн үг. Кобын Ариаднагаар төрдөг байшин хийлгээд байгаа нь цаанаа тэднийг зүүдэнд орох үед эхнэр нь түүний зүүдэнд орж ирж бүснүүлэхгүй байгаа сэргийлж байгаа нь тэр байдаг. Хэрвээ Коб төрдөг байшин мэдчихвэл моолч гэсэн мэдчих болохоор тэр юм. Мөн түүнийг гэртээ арч чадахгүй байгаа шалтгаан нь цагдаа нар түүнийг эхнэрээ алчсан гэж буруутгаад байгаа. Кобын тотем нь зүүдний ертөнцид хизээ зогсдоггүй. Ингэж л тэрээр бодит болон зүүдний ертөнцийг ялгаж чаддаг. За тэдний энэхүү атгах санааг нь тайлбарлаж өгье. Тэд зүүдний 1-р давхаргад эцэг хүү хоёрын харилцааг нээж өгнө. Тэгээд би эцгийнхээ мөрийг дагахгүй гэдэг санааг суулгана.
Хоёрдугаар давхархад би өөрийнхөө төлөө ямар нэгэн зүйл бүтээн гэдэг санаагаар тэрнийг дижээн. Инхүү гуравдугаар давхархад тэдний гол санаа болох эцэг минь намайг өөр шиг нэгэн болохыг хүсэхгүй байна гэх санааг суулгана. Гурван давхар зүүдэнд ороход тайвшруулалтын шингэн нууна гэж байсан да. Үүнийг уугаад бодит ертөнцид тэд 10 цагийн хугацаанд нууц ажиллагаа явуулахар төлөвлөж байгаа. Хэрвээ тэд зүүдний шатбарт нэг үлдээж сэргээхгүй бол 1-р давхархад 7 хоног, 2-р давхархад 6 сар, 3-р давхархад 10 жил гацсан гэсэн үг. Тэд Фишерийг 2-7 хоногт нэг удаа нисдэг 10 цагийн нислэгэнд суулгах гэж байгааж цаадах нь хувийн онгоцоор нисдэг болж таарагч бид тэрний онгоцыг саатуулж чадвал өөр онгоцоор нисгээс өөр аргагүй болно гэсэн үг. Гэвч тэдэнд үйл ажиллагаагаа саадгүй явуулахад 747 онгоцол хэрэг болж тэд бүхэл бүтэн онгоцны бүх суудлыг худалдаж авах хэрэгтэй гэхэд Сайто бүхэл бүтэн Кабаныг нь худалдаад авчихсан байдаг. Тэгж бодохоор л энэ зах зээл ямар том бэ гэдгийг ойлгож болно. Нэг нь орой Ариадны Кобын зүүдэнд хулгаагаар нэвтэрч ороход тэрээр өөрийн дурсамжуудаа нэгэн барилгын давхар бүрт нэгээр нь хадгалсан байх ба би үүнээс өөрөөр зүүдэлж чаддаггүй. Би зөвхөн зүүдэндээ л түүнтэйгээ уулзч чаддаг болохоор орой бүр зүүдэлдэг юм гэж хэлдэг. Тэрээр эхнэрээ алдаад хэдий 2 жил өнгөрсөн ч түүнийгээ сэтгэлийнхээ гүнд тавьж явуулж чадаагүй байдаг. Мол түүний сэтгэлийн зовлон шаналл болсон болохоор тэр зүүд зохиохол юм бол мол орчинд нь орж ирээд байсан байдаг. Мөн тэрээр өөрийн 8 наснаа хүртэл аюулд оруулан байж хүүхдүүдтэйгээ уулзахыг маш ихээр хүсэж байгаагаа түүнд хэлнэ. Гинэтгийн Ариадна хамгийн доод давхар руу ганцаараа бууж ямар дурсамж байгааг нь харахаар очино. Тэд тэрээр хормныхаа анхны шөнийн Молын дурсамжаа хийн хорсон байдаг. Ингээд эцэст нь ажиллагаа эхлэх цаг. Тэд Робертын уух усан донтуулдаг юм хийж унтуулна. Эхний давхарт Ясупын зүүдэнд орно. Түүний зүүдний ертөнцид бороо яагаад ороод байгаа юм бэ гэх юм бол түүний шээс нь хүрээд байгаа болохоор тархин үүнийг нь зүүдэнд нь бороо болгож оруулж байгаа гэсэн үг. Бороо орж байгаа болохоор Фишерийг такси барихыг мэдсэн манай хэд такси дээрэмдэж түүнийг барьцаална. Энд чи кино шүү дээ. Арай логиктэй юм шүү гэж бодохын хооронд гинтл хаанаас ч юм галт хэрэг гарч ирнэ. Коб Ариадны хоёрыг мөргөж мөн л бас хаанаас ч юм гинтхэн буутай хүмүүс гарч ирнэ. Тэдэнд рүү гал нээн. Энд чин зүү дандаа гэдгийг бидэнд сануулна. Бөөнл бодолцоо болсны эцэст Сайтогоос бусдын зүгээр үлдээж Коб галзууртлаа артуурлаа уурлана. Учир нь Фишерийг иймэрхүү алдлагын дүртгэд бэлтгэгдсэн байсан ба түүний дэд ухаан нь саяны тусгалуудыг өөрийг нь хамгаалахаар бүтээгдсэн байж. Артурын ажил нь түүнийг судлах байсан. Тэд Сайтог буудаж сэрэж болохгүй. Буудаад хороосон ч хитрхийг үн нойрсон болохоор тэр сэрэхгүй харин Лимбо гэх зүүдний хоосны ертөнц рүү унах болно. Энийн эмний нөлөө гарах хүртэл хитэн жил эсвэл бүр хязгааргүй удаанаар тэндээ гацна гэсэн үг. Лимбод унаад буцаж ирсэн цорын ганц хүн нь Коб байдаг. Төлөвлөгөө эхэлж амжаагүй бүтлгүүдэд эхэлсэн болохоор тэд хоорондоо маргалдаад эхэлнэ. Нойрсуулагч уусан болохоор өгсөн сэрэхгүй гэдгийг Коб хорны хариулагч хоёр хоорондоо нуусан байдаг. Тэд Фишерээс эцгийнхэн сейфний нууц кодыг асууж байгаа юм шиг дүрсгэн. Ингээд манай хулгайчийн дүрдээ урах цаг ирж Бромны болж хувирна барьцаалагдсан юм шигээр дүрсгэн. Энхүү эцгүй хоёрын харилцааг нээн түүнд эцгийнхэн талаар дурдж эхэлнэ. Тэр сейфэнд чамд зориулсан нандин зүйл байгаа гэж надад хэлсэн. Чиний өв залгамжлах эрхийг устгана. Аав чинь чамайг өөрийнхөөрөө хайрладаг байсан энэ төр гэд бүр хуцаж өгнө. Гэвч тэрээр аав минь хамгийн сүүлд надад хандаж ганц л үг хэлсэн. Гутарсан гэж. Дүрс хэлэгдэхэд Ариадны Кобоос бидэнд үннийг хэлхийг шаардна. Коб мал хоёр зүүдэн доторх зүүдний зүү тогтлыг тайлахаар хамтдаа ажиллаж байсан ба Коб улам илүү гүн рүү нэвтрэхийг хүсэж тэд хитрхий гүнд орж сүулдэ юун жинхэнэ гэдгээ алдаж төрөлцсөн байна. Тэд олон жилийн турш өөрсдийн ертөнцөө бүтээж тэндээ 50 жил амьдарч. Гэвч Коб энэ бүхэн жинхэнэ бус гэдгийг мэдэж имэж байсан бол харин мал үүнийгээ бүр мартахаар шийдэж ийхүү Лимбо түүний бодит байдал олон хойрчээ. Ингээд тэнд олон 10 жил болсон хөгшин хүмүүс бодит байдалтай иргэн ирэхэд мол нэг л биш болж өөрчлөгдөжээ. Тэрээр бидний ертөнц бодит ертөнц биш гэсэн санаанд эзэмдүүлж бид сэрэх хэрэгтэй. Гэртээ харихын тулд бид өөрсдөө алах хэрэгтэй хэмээн бүр өөрсдийн хүүхдүүдээ хүртэл жинхэнэ биш тусгалаад чи өөрийгөө зүүдэлж байгааг мэдэхгүй байна. Өөрсдөө зүүдний ертөнцид байгаа гэдэгт бүр итгэжсэн байдаг. Инхүү мол тэдний хормын аагаар нэгэн санаа сэдсэн нь хамтдаа дээврээс үсэр зэрцгээгээд сууж байдаг. Коб хичнээн ихээр энэ тухай ярилцахыг сануулсан ч хичнээн ихээр гуйсан ч хичнээн ихээр энэ бол зүүд биш энэ бодит байдал гэж итгүүлэхийг хүссэн ч тэрээр хитрхээ өөртөө итгэсэн байлаа. Кобыг хамтдаа өсрөхийг сануулж хэрвээ чи надтай хамт өсөхгүй бол тэртээ тэргүй өмгөөлөгчд би чамайг намайг алахыг занал хийсэн гэж зурус үлдээсэн гэж хэлдэг. Чи итгэхийг хүсэхгүй байна. Учир нь чи хүүхдүүдэд алдах гэсэн гэмшлээсээ болоод үүнийг бодит байдал гэж бодоод байна. Гуй, хоёулаа гэрлүүгээ. Жихэн хүүхдүүд рүүгээ явъя л та гэж хэлээд өсөрч амиа орлсон байдаг. Мол өөрийгөө 3 нөр сэтгэл зүйчээр ирүүл гэдгээ нотлуулсан байсан болохоор бүгд түүний үлдээсэн зурвас итгэж Кобыг алуурчин гэдэгт итгэсэн байна. Ингээд л тэрээр байнга эхнэрийнхээ өхөлд өөрийгөө буруутгахын хажуугаар хүүхдүүд дээр очихыг сэтгэлийн нугаас хүснэ 2 жил явж. Киноны хэсэг солигдож тэд зүүдний 2 дугаар давхар руу орохоор бэлтгэн. Эцэг хүү хоёрын харилцаа тэдний бодсноос дор байсан тул үүнийг нь дээрдүүлэхийн тулд
зүүдний 2 дугаар давхархад эцэгтэй зансан өшөө орслыг нь Бромны руу шилжүүлэхээр болж тэд Фишерийг машин чихэж нойрсуулна. 2 дугаар давхархад тэд Ясофыг үлдээж Артурын зүүдэнд орно. Энэ удаа Коб Чарльз гэх дүрд орж өөрийгөө түүний дид оюун ухааны тусгал хэн нэгэн таны оюун ухаанд нэвтрэхэд би таныг хамгаалах гэж ирсэн. Яг одоо хэн нэгэн таны оюун ухаанд нэвтрэх гэж байна гэж итгүүлэн түүнийг өөрийнх нь тусгалуудын эсрэг ашиглана. Ингээд тэд түүнийг 528 дугаартад зочд буудлын өрөөнд дагуулan ирж түүний зүүдний тусгал болох Бромныг зүүдний 1-р давхарт болсон хэрэгтний захиалагч маягаар харагдуулна. Ингээд зүүдний 3-р давхарх руу Бромнигийн юу сэтж байгааг мэдцгээе гэснээр иймсэн зүүд рүү орцгооно. Зүүдний 3-р давхарх руу орохдоо тэд Артурыг өөрсдийг нь харж үлдэх хүнээр үлдээгээд явцгаана. Энэ хооронд Артур Ясоп хоёр давхар бүртэл Фишерийн тусгалуутай үзээстэй. Давхраг бүрт Фишерийн тусгалууд тэднийг алж чадчих гээд байгаа нь тэрээр иймэрхүү алдлагын эсрэг ямар сайн оюун ухаанаа бэлтгэснийг харуулдаг. Та нар киногоо ер нь ойлгож үзэж байна уу? Энэ хэсэгт нэг тайлбар өгье. Манай хэд давхраг бүрт өөрсдийн зүүдэнд орсон байхад ягаад тэдний өөрсдийнх нь биш Фишерийн тусгалууд дайраад байгааг анзаарсан уу? Тэгвэл хэргийн учир нь хин зүүд зохиосон хамаагүй. Харин зүүдний орчинд хэний оюун санаа нөлөө үзүүлж байна. Түүнийх нь хамгаалтын систем мэдвчдэг болох. Тэд Фишер эцгийнхээ тухай өмнөнийг олж мэдхийн тулд чи тэр самхаг руу ганцаараа явж орох ёстой. Харин би чамайг хамгаалах болно гэж хэлээд тэд хөдөлцгөнө. 3 дугаар давхрын энэ самхаг байна штэ. Энд чинь нөгөө Ариадныг зураад исэн төвөрдөг байсан шүү дээ. Давхар бүрт байдал улам ширүүсэж тэдний төлөвлөсөн байсан цаг хугацаа хамаагүй ихээр багасж тэд яарвчлах хэрэгтэй болно. Фишер саята хоёрч барилгад нэвтэрч төлөвлөгөө амжилттай бүтгэх нүг гэтэл Кобын турсамж дэх моолын төсөөлөл гарч ирнэ. Фишерийг хөнөөхийг завдна. Үүнийг харсаар байж түүнийг жинхэнэ биш гэдгийг мэдсээр байж Коб зогсоож чадалгүй Фишерийг буудалж орхино. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гихчээр буудалсныхаа дараа түүнийг зогсоож итэр. Ингээд Фишер буудална үхэж оюун санаа нь лимбод болсон болохоор тэдний төлөвлөгөө ингээд бүтлгөөдөв. Гэтэл Ариадны гинет Фишерийн лимбоор орж түүнийг олж авч ирэх төлөвлөгөөс идэнэ. Ямар ч аргагүй болсон тэд оролдож үзэхээс өөр аргагүй болно. Ингээд тэд лимбоор орж өмнө нь Мол Коб хоёрын бүтээж байсан ертөнц рүү буцна. Тэдний бүтээсэн ертөнц нь бараг л хязгааргүй гэхээр том байлаа. Тэд Молыг олж ирэхэд бид нэг нь маш том нууцыг олж мэднэ. Тэр нь анх тэднийг лимбод ирэхэд Мол бууж өгч энэхүү ертөнцөө жинхэнэ гэдгээр итгэхийг хүсэж байсан гэж хэлж байсан да. Харин Коб түүнийг нь өөрчлөхийн тулд түүний сэтгэлийн гүн рүү н очиж нөгөө нууц газрыг нь олоод түүнд нь санаа суулгасан байдаг. Өөрийнх нь ертөнц жинхэнэ биш гэдэг санааг. Үхэл бол зүхтах ганц зам. Ийм л болохоор түүний тархинд суулгасан санаа нь Молын оюун ухаанд яг л халдвар шиг ургаж хэдий тэр бодит ертөнцид эргэж ирсэн ч өөрийнхөө ертөнцийг жинхэнэ биш гэдэгт үхэл бол зүхтах цорын ганц зам гэдэгт итгэсэн учраас хөөрхий тэрээр төөрөлдөж хамиа орсон байдаг. Ингээд Мол түүнийг хамтдаа эндүлтгэхийг сануулна, үүрт хамт гэсэн амлалтаа биелүүлэхийг түүнээс гуйдаг. Иймс 3 дугаар давхархад Фишерийг зүрхний аппаратаар цохиулж тэдэнд дөхөө өгч тэд Фишерийг олж эндээс гарах хэрэгтэй болно. Гэвч Мол түүнийг нуусан болохоор тэд олж чадахгүй. Харин Коб хэрвээ би чамтай үлдвэл чи түүнийг өгч явуулах уу гэснээр тэрээр Фишерийн байгаа газрыг зааж өгч Ариадны Фишерийг сонхноос түлхэж Фишер сэрн сейфийг онгойлгох нь ороход дотор нь аав байдаг. Аав түүнд нэгэн сейфийг заана тэрээр доторхыг нь онгойлгоход түүнд үлдээсэн захианаас гадна доод талд нь цаасан салхин сэнс байдаг нь түүнд эцэг нь өөрийг нь эрхчлөлтөй байгаасаа гэж хүссэн гэх санааг Фишерт бүрэн итгүүлж чадсанараа тэдний төлөвлөгөө амжилттай болно. Харин лимбо дотор Ариадны явн Коб үлдэж Сайтаг олох ёстой болно. Учир нь Сайта 1-р давхаргад буудуулснаас болоод үхэж лимбод ирсэн байдаг. Эцсийн эцэст Коб лимбо доторх өөрийн төсөөллийн моолыгоо тавьж явуулна. Сайтаг хайхаар явснаар бид киноны ихэнд гарч байсан хэсэг рүү шилжинэ. Сайтаг хөгшин болчихсон нь мань хүн лимбод унаад үтэлтлээ үүндээ төөрсөн байдаг. Коб түүнд амлалтаа иргэн санахыг хэлж хамтдаа залуу байсан үерөөгөө буцахыг сануулна. Тэд иргэн ирж чаджээ. Сайта амлалтандаа хурж Коб иргэн өөрийн эх орондоо аюулгүй буцаж эцэст нь хүүхдүүдтэйгээ уулзч чадна. Тэрээр гэртээ ирнэ. Өөрийн тотемоо ширээн дээр эргүүлэн үлдээж тэр нь эргэсэн хэвээр үлдэж байгаагаар Инсепшн хэмээх нэг агуу бүтээл маань дуусна. Киногоо бүтнээр нь заавал үзхийг та хэдэд хүсээд нэг асуултыг асуугаад бичлэгээ дуусгая. Коб жинхнээсээ эргэж ирж чадсан болов уу? Яагаад?